Сайн уу, өдрийн төргий стартап Q&A сгадагаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд хамтдаа зочинтойгоо танилцгаая. Сайн байна уу та? Өөрийгөө товчхон танилцуулна уу? Мөн Америкаас хизээ ирсэн бэ? За сайн байна уу? Намайг Амраа иргэдэг. За Америк нэгдсэн улсаас төр зур ажиллаар ирээд 5-6 хүн жинэ да. Таныг хүмүүс Амазон Амраа гэдгээр нь дэлхүү мэддэг. Та яг одоо ямар байгууллагад ажиллаж байгаа вэ? Тийм би одоо хэмэл оюун дээр суурилсан Дуран AI гэдэг стартап компани хамтран үүсгэн байгуулад за компанийхаа яг технологиг төр чигтэн бүтээгдэхүүнийг хариуцаад ажиллаж байгаа. Манайх хэмэл оюун дээр суурилсан хэд хэдэн бүтээгдэхүүнээс төр зэрэг ажиллаж явж байгаа. За та ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ? Сонирхолтой болох уу? Мөн Монголд ямар ажлаар ирсэн бэ? Тийм Дуран AI маань яг хэмэл оюун дээр суурилсан технологийн компани, стартап компани учраас бид нэр хэмэл оюуныг өөрсдөө судалгаа шинжилгээний болон хөгжүүлэлтийн хувьд бүтээн байгуулад тэндээс үндэслэн бүтээгдэхүүн гаргаж байгаа. За манай хамгийн ихний одоо амжилттай хэрэгжүүлээд явж байгаа төсөл хэм бол цэцэн AI гэж байгаа. Энэ бол монгол хэл дээр бичсэн текстийг яг жинхэнэ хүн шиг айгүй өндөр наривчлалтай уншдаг одоо тийм хоолойны хэмэл оюуны модель загвар хэмэл бүтээгдэхүүн байгаа. Тэгээд контент бүтээгчнэр за улсын байгууллага, төрийн байгууллага, хувийн хвшил компаниуд, бусад компаниуд ч гэсэн ашиглаад одоо хаана юу уншуулж хүмүүст зарлал, мэдээлэл хэрэгтэй зүйл түгээмэл байна. Подкаст хийж болно, аудио ном хийж болно гэдэг. Тэр энийг заавал хүн байлгаад хүнээр ингэж уншуулах шаардлагагүй. Зөвхөн тексттэй өгчгöd манай 30 гаруй хоолойнууд эрэгтэй эмэгтэй хүшин далайлж хоолой уншаадаг. Одоо тийм бүтээгдэхүүнээр ажиллаж байна. За дараа нь хэм бол оюутнуудад зориулаад бас хүссэн хичээлийнхаа талаар судалж байгаа зүйлийнхаа талаар бүх материалуудаа оруулахад манай цэцэн AI-аас жишээлбэл тэрийг гой подкаст болгоод яриад өгдөг. Тийм бүтээгдэхүүнээр ажиллаж байна. Ямар гоё юм бэ те? Тэгээд энэний хажуугаар Монголд болохоор төр зөрчсөн байгаа шалтгаан маань болохоор Dev Summit гэдэг Монголын технологийн хамгийн томоохон цугларал одоо конференц арга хэмжээний нэг. За тэрийг 2019 онд хамгийн анх санаачлал зохион байгуулсан одоо 4 дахь жилдээ зохион байгуулах гэж ирсэн гэж байгаа. Тэгэхээр энэ бол яг Монголын мэдээллийн технологийн салбарын бүх хөгжүүлэгч нар, компаниуд, за технологи сонирхдаг хүн болгон гоё цуглаад илтгэлүүд сонсоод бас биенийхээ туршлагаас хуваалцдаг. Тийм арга хэмжээ энэ авсан бүтээсэн болж байна. За та юунаас урам авдаг вэ? За хөгжмнөөс бол амин урам авдаг. За хөгжмнөөс гадна шин зүйл гарч ирсэн. Тэгээд бид тэр шин зүйлийг сурч явах процесстай бол бас амин урам авдаг. Яагаад гэвэл миний өмнө хизээж мэдгүй, сонсож байгаагүй, харж байгаагүй зүйл байх юм бол өөртөө тэрийг юм чаленж бодлоор би болгочдөг. Тэгээд тэрийг суралцаад хийгээд тэндээс аягүй их кайф авдаг. Тэгээд тэрийг аягүй сайн өдөөж өгдөг зүйл бол магадгүй хөгжим байх. Хөгжим дотроо сонгодог хөгжим ч юм уу. Киноны тийм саундтракуудыг бас амар сонсдог. Тэгээд энэ хоёр маань нийлчих юм бол ер нь одоо урмын даавар ялгараа жинхэнэ урмын ертөнц дотор зүгээр галзуурна гэдэг шиг тэгэл аягүй бүтээмжтэй өссөн зүйлийг хийж чаддаг. За таны харж байгаагаар манай стартапууд яг юун дээр халаад байна? Мөн Монголд гарааны бизнес эхлүүлж байгаа болон эрхэлж байгаа залуучуудаа хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Тий, за би одоо ч энэ хувьдаа 2 дахь стартапаа хийж байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн эхний стартап дээр магадгүй бас бусад олон стартапуудтай адилхан гаргадаг түгээмэл алдаануудын нэг бол магадгүй consumer одоо B2C гэж ярьдаг consumer чиглэл рүү ер нь бизнесийн санаа бодож олоод тэгээд тэр нь болохоор ингээд аягүй гоё юм шиг санаа бодож олоод тэргээ ингээд аягүй араас нь хөгөөд хийх гэж оролцсон байдаг бол яг одоо олон улсын чиглэлээр харж байгаа стартапууд бол хүний бараг тоодгүй тэгтээ юм бизнес ч юм уу байгууллагуудад ингээд амар тийм проблем болцсон байдаг жижигхэн зүйлийг барьж байгаа л тэгэл тэрийг ерөөсөө ингээд давтаж явсаар байгаа л ингээд амжилттай тиймэрхүү кейсүүд бас гард юм байна гэж ойлгосон. Тийм ч учраас би одоо 2 дахь стартап дээр тэр чиглэл рүү бариад илүү бизнесүүдийн одоо үйл ажиллагааг илүү яаж бүтэмжийг нэмэгдүүлж, орлогыг нэмэгдүүлж, зарлалыг хасах гэдэг талаас бас бодож байгаа. За стартапуудтай өгөх зөвлөгөө гэдэг юм бол яг мэдээж санааг бол хүн болгон ярьдаг. Миний зүгээр одоо нэг бодож байгаа хэмэл оюуны 90 үед амьдарч байгаа стартапуудаас нэг бодох юм бол нэг стартап нэгэн зэрэг магадгүй 5-10 одоо нэг жижигхэн айдиа бүтээгдэхүүнүүдийг ингээд зэрэг явуулах ч гэсэн тийм боломжтой юм шиг болсон санагддаг. Өмнө нь бол нэг ганцхан л юм барайл тэрийгээ ингээд ерөөсөө яваад ухаал яваад идэв гэсэн бол одоо зүгээр хэмэл оюунаар кодо бичвэл бүтээгдэхүүнээ гарга, нэг зэрэг 10 бүтээгдэхүүн гарга, тэрийг харуулгын туршиж үзэлэн болох нь гэх боломж хэдхэн хоногийн дотор хийх боломжтой болсон.
Тэгэхээр ганцхан юм байрал тэрэндээ л өстой ингэж яваадахгүй арай өөрөөр хараад олон санаануудыг бас зэрэг хийгээд туршаад үзээсэй гэж бол хүсэж байна. Энэ бол одоо яг миний бас бодож байгаа сүүлийн хэдэн жил би бол ерөөс өөргөө ингэж бодож бодоагүй. Одоо тэгтээ цаг үе маань угаасаа шалгах гэж байгаа учраас нэг зөвлөгөө өгөөч яг бол бинийг л. За ингээд стартап Q&A-ийн цахаа дугаарт бидний урилгыг бүлээн авч ирж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа.